За энэ цагдаагийн байгууллагт банкнаас иргэдийн харилцагчдын мэдээллийг татаж авах эрхийг энэ банкны тухай хуульд нэмэлт оруулах замаар авч байна гэж ойлгож байна. Тэгэхээр би энэ хууль зүйн яамнаас хүмүүс байгаа мó? Ягаад энэ хууль зүйн яамнаас хүмүүс байхгүй байгаа? Энэ нөө процессын хуульдаа өөрчлөлт оруулахгүйгээр банкны хуульд ийм өөрчлөлт оруулах замаар цагдаагийн байгууллагт ийм онцгой эрх өгнө гэдэг бол бас учир дутагдaltaй харагдаж байна. Яа тэгэхээр одоо та нар моритой тоглоом тоглосон байж болзошгүй гэд хин дуртай хүнийхээ бас дансны мэдээллийг татаад авах эрхийг цагдаагийн байгууллагт олгочихж штэ. Тэгэхээр энэ бол одоо Монгол Улсын бүхэл иргэнд бас хамаатай асуудал авах гэж байна. За 3 номер. За банкны хуулийн дээр ямар өөрчлөлт орж байгаа юм гэхээр 7-2-12 дээр төлбөр тоовор бооцоо тоглоом цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа зуучлах, агент хийх. Төлбөр тоовор бооцоо тоглоом мөрөөдөө тоглоомыг сурталчлах. Цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгт хууль заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд мэдээлэл солилцсон гэж. Энэ юу юм бэ гэхээр хууль заасны дагуу гэхээр эрүүгийн процессыг хуулийг хэлж байгаа. Эрүүгийн процессын хуулийн дээр энэ үйл ажиллагааг наривчлан зохицуулсан байдаг. Энэ хуулийг барихгүйгээр хууль хяналтын байгууллага хизээж энэ үйлдэлийг хийх болцоогүй. Энэ бол прокурорын зөвшөөрлгүй өндөр гэсэн ойлголт огт биш. Яг бол эрүүгийн процессын хуулийн дээр энийг наривчлан зохицуулаад прокурорын зөвшөөрөл авсан тохиолдолд энэ мэдээлэл солилцох үйл ажиллагааг зохион байгуулагдана. Гэхдээ энийг тухайлан зохицуулсан. Тэр залилах гэмт хэрэгт гэж байна шүү дээ. Энэ үйлдэлүүд дээр. Хууль зүйн яам 1 номер. За энэ банкны тухай хууль дээр зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулаад энэ холбогдуулаад банкны тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Тэгэхдээ энэ гол нь бол банкны тухай хуулийн 7-2 дээр шинэ заалт нэмж байгаа. За би та бүхэн 7-2-ыг бол товчхон уншаад үзье. Энэ бол банк түүний харилцагч түүний 3 дахь шитгээд нууц гэж үзсэн альва мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд одоо гаргаж өгөхөөр ийм мэдээллүүд байгаа. Тэгэхээр энэ бол гол асуудал нь бол нөгөө эрүүгийн процессын хууль буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан тодорхой нөхцөл шаардлагын үүднээс бол зөвхөн одоо тухайлбал 22-ийн 1-3 заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-ийн 1-3 заасан энэ шаардлагыг үндэслээд бол царцаах ийм эрхүүдийг бол олгож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 1-р данс, 2-р данс юм уу цааш 3-р данс руу энэ мөнгө. За 1 номер 1 минут. Энэ өөрөө залилах бол энэ төрлийн гэмт хэрэгүүдийн ялангуяа цахимаар үлдэж байгаа гэмт хэрэгүүдийн нөгөө хохирлын мөнгө цаашаага 1-р данс, 2-р данс ч юм уу 3-р данс руу маш хурдан шилжих ийм нөхцлүүд байгаад идэг. Тэгэхээр энийг бол маш хурдан зогсоох, энэ талаар царцаах ч юм энэ талаарх мэдээллийг авах үүднээс бол энэ төрлийн зохицуултын шаардлагыг бол банкны тухай хуульд бол оруулж өгч байгаа. Гэхдээ энэ бол дур зоргоор юм уу эсвэл цагдаагийн байгууллага янз бүрийн хууль бусаар бол авах үйлдэл бол биш. Цагдаагийн байгууллагч тэр босод ирэх бүхий байгуулагч тэр яг энэ төрлийн харилцаан дээр бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу бол энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр энэтэй уялдсан юм зохицуулт бол орж өгч байгаа маа.